Асинхрон хичээл 3.1 хичээлийн сэдэв хураах хувиргал. За энэхүү хичээлээр бүгдээрээ уран зохиолын эхийн гол санааг алдуулахгүйгээр гол утгыг хураанд товчилж бичиж сурнаа. За эхийн хувиргал гэж юу вэ? Эхийн хувиргал гэдэг бол их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, эхийн доторх цогцлборын доторх өгүүлбэрийн байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, за хэлбэрийг солих зэрэгээр бол өөрчлөхийг бол эхийн хувиргал гэдэг. За тэгэхээр эхийн хувиргалыг бол хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах хувиргал гэж нэрлэдэг тийм ээ. За хураана гэдэг бол мэдээж одоо их өгүүлбэрийг хэмжээг нь багасгаж хасна гэсэн үг тийм ээ. Дэлгэрүүлнэ гэдэг бол үг нэмнэ гэсэн үг. Тонгоргох гэдэг бол байрыг нь солих, салаалах гэдэг бол одоо хэлбэрийг өөрчлөх гэж ойлгож байна. За тэгвэл ямар хувиргал хийхийг хураах гэх вэ? Эхийг уншиж утга санааг сайтар ойлгосны дараа бол тулгуур үгсийг олж гол санааг гарган товч ярьж чиг бол хураах хувиргал гэнэ. За дэлгэрүүлэгч өгүүлбэрийг хурааж чихэд бол эхийн утга санаа алдагддаггүй. За тэгвэл хураах хувиргал хийхдээ юунд анхаарах вэ гэвэл нэгдүгээрт нь бол эхийг уншиж сайтар ойлгох хэрэгтэй. За тэгээд эхийн утгыг сайтар уншиж ойлгосны дараа эхийн гол утгыг хадгалсан түлхүүр үг өгүүлбэрийг ашиглаж хурааж болно. Эхийг санаагаар хураан бичиж болно. Түлхүүр өгүүлбэрээр хурааж болно. Хилцээр хурааж болно. За тэгвэл эхийг хураах 4 арга байна. Түлхүүр үгээр хураах, эхийг гол санаагаар хураах, түлхүүр өгүүлбэрээр хураах, хилцээр хураах гэсэн 4 арга байна. За эдгээр аргыг цааш нь бүгдээрээ дэлгэрүүлж. За хамтдаа энэ ховдог хэрэг гэсэн эхийг уншаад хурааж үзье. За нэг ховдог хэрэг байжээ. Нэгэн өдөр хэсүүчилж яваад бүдүүн салаа мөчрийн хооронд зассан өрөнд харцаг өндгөлж байхыг харж гинэ. Харцагын хоолнд явахыг хүлээж модны оройд нуугдан сув. Харцагч нисэн одож гинэ. Хэрэг хоёр өндгийг нь хулгайлж авчран өөрийнхөө өндөнөтэй хамт дарж ирч. Хальсаа цоолж гараад ангаахнууд нь өссөөр л байв гинэ. Дэгдэхий болоод ирмэх цэрээний дэгдэхнүүд харцны хоёр дэгдэхний мэдлэлд орж гинэ. Сүүлдээ харцны хоёр дэгдэхий хэрээний дэгдэхийг нэг хоёроор нь цуулан барьж гинэ. Бүр давраад хэрээнд өөрт нь халжээ. Хэрээ хамаг хүчит-төмрөө гарган барьсан тогтой сайхан үүрэндээ байхын нөхцөлг болоод амь зулбан өөр газар очиж гинэ. За энэхүү эхийг бүгдээрээ хурааж үзье. За энэхүү эхийг бүгдээрээ түлхүүр үгээр хураавал яаж сурах вэ? Тэгэхээр эхийн утга санааг гаргах гол үгсийг түлхүүр үг гэдэг тийм ээ. За тэгвэл түлхүүр үг орсон өгүүлбэрийг бол түлхүүр өгүүлбэр гэдэг. За тэгэхээр энд эхийн утгыг гаргах үг бол одоо хэрэг, харцаг, өндөг, дэгдэхий, хамаг хүч, үүрэндээ амь зулбах гэдэг үгнүүд байна. За эндээс энэ түлхүүр үгээр нь бид нар эхийг хурааж болох нэ. За дараа нь тэгвэл бүгдээрээ эхийг гол санаагаар хураавал. За хэрэг хэсүүчилж яваад харцгийн хоёр өндгийг хулгайлж авч ирсэн учраас өндөг нь дэгдэхээ болж өсөж том босоор хэрээний өндгийг идэж тэр ч байтугай өөрт нь халдах хүртэл боссон тул амь зулбан өөр газар очсон гинэ гэд ерхийн гол утга санааг хурааж бичиж ярих нэ. За тэгвэл өгүүлбэрийг дүгнэлт өгүүлбэрээр хураавал энэ эхийн хамгийн сүүлд байгаа өгүүлбэр бол дүгнэлт өгүүлбэр тийм ээ. Хэрэг хамаг хүч хөдөлмөрөөр гарган барьсан тогтой сайхан үүрэндээ байхын аргагүй болоод амь зулбан өөр газар очиж гинэ. Гэт одоо тухайн эхийн дүгнэлт өгүүлбэрээр мөн хурааж болно. За дараагийн арга бол хилцээр хураана. За хилцээр хураахаар энэхүү эхийн утга санаанд тохирсон хилцээр илэрхийлнэ гэсэн үг. Тэгэхээр энэхүү үйлдвэрийн одоо утга санаанд нийцсэн өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр хар санаа бие эдэг, хар хорголжин балаа эддэг гэх мэтлэнгийн хил зүгээр мөн утга санааг хурааж болох нэ. За энэхүү хичээлээ үзэж тэмдэглэл хийгээд бие дааж хийх дасгал даалгаврыг
хийж илгээгээрэй хүүхдүүдэд.